Сайн байна уу? Эрцээ суугаас мэдчилж байна. Өнөөдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзч чадаа баяртай байна. За энэ удаа та бүхэнтэйгээ баяжхаа хүсвэл хитвчэндээ энэ гурыг баримтал. Эд мөнгө урсан ирнэ гэсэн ийм сэдвэр та бүхэнтэйгээ хуваалцсан. Өмнө би энэ сэдвэр бичлэг хийжсэн л та. Тэгээд миний хувьд бол тийм ээ чухал сэдв. Тэгээд шинээр орж ирсэн хүмүүсд олон байгаа учраас шинэ хүмүүстэй бас зориуллаад мөн агуулгыг мартсан хүмүүстэй бас дахин сануулж оруулъя гэж бодсон юм аа. Тэгээд хэрвээ таны мөнгөний аз завшаа байхгүй болсон байна ч гэдэг юм тийм ээ. Нэлээ мөнгө олоход хэцүү байна гэж бодож байгаа хүмүүс байх юм бол гарцаагүй үзээрэй. За эхлэе. Хитвч бол эд баялаг оршдог гэр бөгөөд мөнгөний аз завшаанд маш чухал үүрэгтэй. Тиймээс та үүнийг хэрхэн авч явах нь маш чухал юм аа. Таны хитвчэнд мөнгө өвтэйхэн байрлаж байвал өөр бусад санхүүгийн аз завшааныг дуудаж асар их эд баялагийг цуглуулж чадна. Эсвэргээр хэрэв та хитвчээ эмх замбраагүй байлгадаг бол мөнгө удаан тогтохгүй хуримтлагдсан баялаг дэмий өргөдөж алга болно. Хэрвээ гэрт байгаа сейф нь эд баялагт аз авчирдаг хамгийн сайн зүйл бол төрөвчөнд биедээ авч явдаг эд баялаг болох сейфийн бяцхан дүрс юм аа. Хамтдаа тэр энергийг хуваалцдаг учраас юунаас илүү анхаарах ёстой зүйл нь төрөвч юм аа. Хэрв та эд баялаг ирэхгүй мөнгөний аз чинь иргэсэн гэж бодож байгаа бол өнөөдрийн бичлэгийг дуустал нь үзээд төрөвчнээсээ эхлэн ажиглаад үзээрэй. Бичлэг дуустал нь үзвэл эд баялагын гэр болох төрөвчөнд мөнгөний хувь бишгийг хэрхэн яаж дуудах, мөн баялагын аз хаагдахаас сэргийлэхийн тулд юу хийх ёстойг мэдэх болно. Хэцүү биш тул өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлээд үзээрэй. Хэрв та лайк, subscribe дарвал амьдралд хэрэгтэй сонирхолтой бичлэгүүдийг тогтмол хүлээн авах болно. За эхлэе. Нэгдүгээрт эд баялагын азыг нэмэгдүүлдэг хитвч. Хог. Таны хитвчэнд мөнгнөөс өөр зүйл бий юу? Төрөвч бол мөнгө хадгалах сейф юм аа. Тийм учраас хаягдсан энерги хизээч энэ савнд орох ёсгүй. Жишээ нь төлбөрийн баримт. Төлбөрийн баримт бол аль хэдийн зарцуулсан мөнгөний баримт юм аа. Мөнгө орж ирэх ёстой төрөвчөнд гараад явсан эд зүйлийн аз хэмэр хэвээр үлдэх нь сайн биш бөгөөд энэ нь эсрэг нөлөө бүхий энерги юм аа. Төрөвчөнд зөвхөн эд баялагтай холбоотой зүйлсийг агуулсан байх ёстой. Мөн хитвчээ үргэлж цэвэр байлгах хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн эд зүйл цэвэрхэн эмгцэгтэй газар байх дуртай. Тиймээс хэрв таны хитвч халтар эсвэл урагцсан бол мөнгө тэнд хизээж тогтохгүй. Өөрийгөө үнэлдэг хүмүүст мөнгө очих хандлагатай байдаг. Төрөвч бол мөнгөний гэр юм аа. Байш нь хогоор дүүрэн бол баялаг орших хүсэхгүй. Та эд хөрөнгөө үргэлж тэнд байлгахын тулд саваа байнга цэвэрхэн байлгаарай. Хоёрдугаарт эд баялагын азыг нэмэгдүүлдэг хитвч. Хэвчлэн хитвчний энергийг фэншүүд 3 жил гэж үздэг. Гэсэн хэдий ч хитвч тань тохирохгүй бол 3 жилийн өмнө байсан ч солихон дээрээ. Төрөвч бол мөнгө оршдог гэр юм аа. Хүн болгон өөр энергитэй байдаг шиг байшин бүр өөр энергитэй. Гэрэн сайхан бол сайн эд зүйл сувтарсаар байдаг шиг хитвч ч мөн адилаа. Харин энерги нь дуусвал сондгоо тодоо жилүүд буюу шинэхэн энерги тооцогдох 3, 5, 7 дахь жилдээ шинэ хитвчтэй болохыг зөвлөж байна. Энерги дууслаа гэдэг нь санхүүгийн аз гасчихсан юм шиг санагдах үе бөгөөд санхүүгийн хувь шиг муутай нөхцөл байдалд төрөвч хүртэл урагдаж илгэсэн бол төрөвчөө салхио мартуузай. Төрөвчөнд хайхрамжгүй хайж болохгүй эд зүйлс юм аа. Хитвчэнд маань баялагын энерги байгаа тул хэн нэгэн миний хайсан төрөвчийг ашиглавал энерги маань өөр газар урсах болно. Үүнтэй ижил шалтгаанаар та төрөвчөө хэн нэгэнд бэлгэлэхээр бол хамаа намаагүй хүнд өгч болохгүй шүү. Хитвч бэлгэлэхдээ зөвхөн гэр бүлийн гишүүн эсвэл таны эрч хүчийг хуваалцах үнэхээр чухал хүнд өгөөрэй. 3-дугаарт эд баялагын азыг нэмэгдүүлдэг хитвч. Сав үргэлж эмтэй байх ёстой. Хоосон байх нь сайнгүй. Үүний нэгэн адил сейф хоосон байвал мөнгө орж ирэхгүй. Эд баялаг нь эд баялагаа дууддаг тул хитвчэнд тодорхой хэмжээний мөнгө үргэлж байх ёстой. Гэсэн хэдий ч хитвчээ түнтэд л дүүргэсэн их мөнгө карт байх нь тийм сайн бишээ. Дүүрэн байна гэдэг нь хоослох ганц л зүйл үлдэж байна гэсэн үг ээ. Хитвч биш өөр зүйл байсан ч эд хөрөнгөний холбоотой зүйлсээр дүүрэхдээ пик дөрөн бус үргэлж тал буюу түүнээс жаахан дээгүр байхаар хийгээрэй. Мөнгөө төрөвчөнд хамаа намаагүй хийхээс илүү тэнийлгэж хийвэл сайн.
Үрчилсэн мөнгөний тухайд олон хүний гар дамжсан учраас муу энерги холилдсон байж болзошгүй тул шинэ дэвсгэртийг төрөвчөндөө хамт хийж шинэхэн энергийг нь хуваалцаарай. Хэмжээний хувьд хийж чадах хэмжээндээ хийх нь зүйтэй. Орчин үеийн фэншүүд картыг мөнгө гэж үздэг. Тийм учраас картуудаа төрөвчөндөө хаасайгүй хийхгүй байх нь зөв. Зээлийн картын хувьд энэ миний мөнгө биш, зээлсэн мөнгө юм аа. Мөнгөний дүр тоглолтог нь үнэн ч миний агуулгаас биш, хэн нэгний агуулгаас зээлсэн учраас зээлийн картаас илүү өөрийн мэдлийн чекинг карт байх нь энергийн хувьд дээрээ. Гэсэн хэдий ч би бусдын мөнгийг сайн удирдах чадна гэсэн итгэлтэй бол картч байсан зүгээрээ. Гэхдээ хит олон карт сайн биш. Төрөвчний хувьд авч явдаг мөнгөний аз яг хажууд чинь байдаг тул буруу хандвал эд хөрөнгө хурааж чадахгүй. Мөнгөний аз авшаа нь алга болж мөнгөө хий дэмий өрөх аюултай. Одоо хизээс хийж болохгүй төрөвчний тухай фэншүүгийн ухтгыг хэлж өгье. Эд баялагын аз авшаанаа хитвчнээсээ холдуулахгүй тулд дууслан сонсож зас залруулах зүйл байвал хийгээд үзээрэй. Нэгдүгürt эд баялагын аз холддог хитвч. Гар утасны хитвч. Гар утасны гэрээр хийсэн хитвч хэрэгэлдэг. Өнөө үед олон хүмүүс үүнийг тав тухтай байдлаас нь болж хэрэгэлдэг. Энэ тийм сайн биш. Фэншүүд мөнгөнд чимээгүй харанхуй газар нуугдах дуртай гэж үздэг. Гар тус мөнгө хоёрыг хавсаргасан үед мөнгө нь үргэлж нээлттэй харагдах байх бөгөөд байнга гар утасны чанга дуудлагыг хамтдаа сонсдог. Мөнгө хизээч гэрэл гэгээтэй чимээ шугантай газар байх дургүй. Боломжтой бол тусдаа төрөвч ашиглах нь дээрээ. Хоёрдугаарт талигачийн зурагтай хитвч. Төрөвч бол мөнгө урсаж эд баялаг орж ирэх ёстой амьд зүйл бөгөөд идэвхтэй амьдрах, хөдөлж байх ёстой орон зай юм аа. Харин хитвчэнд үхсэн энерги өөрөөр хэлбэл суларсан энерги үлдвэл амьд энергитэй мөргөлдөж эд баялагын амьд энерги басах нь дамжиггүй. Фэншүүд амьдрал ба үхлийг ялгадаг бөгөөд нас барсан хүний эд зүйлсийг талигачийн эд зүйл гэж үздэг. Тийм учраас эрч хүчтэй хөдлөх шаардлагатай төрөвчөнд хийхгүй байх нь дээрээ. Эсвэргээр гэр бүлийн гэрэл зургууд нь эрчим хүчний тод их үсэр учраас хитвчэндээ авч явбал энерги бэхжүүлдэг байна. Харин гэр бүлийн зураг авч явахдаа өршлөөтгүүлэхгүй тулд сайн арчилж тордоорой. 3-дугаарт битгий ил харуул. Түрүүнд хэлсэнчлэн мөнгө нуугдах дуртай төрөвчөнд баялаг хадгалах газар бөгөөд гэрэл гээтэй олон хүнд харагдах дургүй. Тиймээс хитвчээ авч явахдаа зөвхөн төрөвч авч явахаас илүүтэй цүнхэнд хийж цүнхэхгүй бол хувцсныхаа карманд хийж явах нь дээрээ. Мөнгө харанхуйд нуугдах дуртай, бусдад их харагдвал зүгтах хандлагатай. Өнөөдөр ойлгосноо нэгтгэн дүгнвэл эд баялагын азыг нэмэгдүүлдэг хитвчэнд хог бүхий энерги таарч байвал солих хэрэггүй, үргэлж мөнгөтэй байлга гэсэн бөгөөд эд баялагын аз холддог хитвчэнд гар утасны хитвч, талигачийн зургийг хийх, олон дэлгэж харуулах хэрэггүй гэсэн зүйлүүд байсан. Өнөө үед гар утас картаар төлбөр тооцоо их хийдэг болсон учраас хитвч хэрэгэлдэггүй хүн олон байгаа хаа. Гэсэн хэдиж таны хажууд хадгалагдах эд баялагын аз авшаанаар төрөвчийг сайхан зүйл байхгүй тул хэрэг танд эд баялагын аз таарахгүй байна гэж бодож байвал төрөвчөө ойрхон байлгах юм уу? Шинээр солиорой. Мөнгөний аз хиймэр унсан юм шиг санагдах үед шинэ хитвч худалдаж аваад хэрэглээд үзээрэй. Өөрийнхөө энерги тохирсон хитвчтэй тааруул эд баялаг нэмэгдэж байгааг мэдрэх болно. Мөн ийм хитвчтэй тааруул гэмтээхгүй халтар заван болголгүй сайн арчилж аз хувьшгийг дуудаж удаан хэрэглээрэй. Өнөөдрийн бичлэг таалагдсан бол найз нөхөд ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаарай. Эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.